газар бололттой холбоотой асуудал дээр байнга нийслэлийн иргэдийн түвшний хурлын даргын ажлыг аваад газар зохион байгуулалтыг зөв хийх, хот төлөвлөлтийг зөв явуулах, ямар нэгэн байдлаар хэн нэгний одоо эрх ашигт нийцүүлэхээс төрүүлээд нийтийн эрх ашиг ирээдүйн одоо хотын хөгжил бодлоготойгоо нийцүүлж асуудлуудыг явуулах тал дээр газрын одоо зохион байгуулалтыг сайжруулах, иргэдийн эзэмшиж байгаа, өмчилж байгаа газрын бас одоо үнэлэмжийг дээшлүүлэх, тэгээд эцэст нь хүн бүхэн эрүүл аюулгүй орчинд одоо амьдрахын боломжийг бүрдүүлсэн байх үднээс газар зохион байгуулалттай холбоотой иргэдийн одоо саналыг сонсох, альбаа за хүндрэл бэрхшээлтэй холбоотой хууль зөрчсөн асуудлуудыг хасан зогсоохтой ийм холбоотой ажлыг зохион байгуулж ирсэн. Тэр хүрээнд олон одоо бас санал гомдлууд ирсэн учраас тэрийг зохимжоор шийдэж ирсэн. Цаашдаа түрүүний хэлснээр одоо бид бүх талын л арга хэмжээг одоо газартай, хот төлөвлөлттэй, нийтийн тээвэртэй, зам дэд үтстэй холбоотой ажлуудыг өөрөөр хэлэх юм бол нийтийн, нийслэлийн, улс орны тулгамдсан томоохон сорилт болсон асуудлуудыг шийдвэрлэхэд зайлшгүй гаргах ёстой шийдлүүдийг гаргана. Энэ нэгэнд нь таалагдах бах, хэсэг бүлгийнх нь эсэргүүцлийг одоо бас хөдөлгөх байх, хэн нэгний одоо бас янз янзын байдлаар дургуслыг хүргэх байх. Гэхдээ эцэст нь нийлчүүд бүгдээрээ хождог байх юм гол одоо шийдлүүдийг бүх чиглэлээр ганцхан газар ихгүй